Сумбар аймаг нь Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 5540 км² газар нутагтай. Хойд талаараа Төв аймаг Баян Жаргалан сум, зүүн хойд хэсгээрээ Хинтээ аймгийн Дэлгэр хаан Дархан сум, өмнөд хэсгээрээ Дунд Гуй аймгийн Далан Жаргал сумтай тус хилэлдэг. Аймгийн төвөнд Чойр хот бөгөөд Улаанбаатар хотоос 223 км зайтай байдаг. Хүн амын тоон 18153 мянган хүн амтай, 5261 өрхтэй. Малын тоо толгой нь 432,196 мянган тоо толгой малтай. Засаг захиргааны хувьд 3 сум 9 багаас бүрддэг. Улсын баг хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сөмбөр сум, Шивээ говь хороо, Улаанбаатар хотын Баян тал хороо нэгтгэн улсын зэрэглээд чойрхтыг байгуулсан. Улмаар 1994 оны 8 сард Говь Сөмбөр аймгийг албан ёсоор байгуулж, Тус аймгийн байгаль цаг уурын хувьд нь далайн түвшнээс дээш 1000-1200 м өндөрт оршдог говь талд хээр хошсон их газрын эрт дээрс уур амьсгалтай Говь Сөмбөр аймагт жил дундах тунцны хэмжээ говийн бүсийнхээс арай илүү байдаг, дунджаар 200-аас 250 мм ордог байх нь. Агаарын температурын хувьд зундаа нэмэх 37, өвөлдөө хасах 37 градустай байдаг. Говь Сөмбөр Чойр хүртэл 450 км явна. Говь Сөмбөрийн аялал нь 1-2 өдөр болно. Эхний өдөр очиж үзэх үзэсгэлэнт газруудын нэг нь Цоорхоор хашаа. Цоорхоор хашаа нь Чойр хотоос зүүн урагш 37 км зайд оршдог байгалийн үзэсгэлэнт хашаан байдаг. Чойрын богод уул нь Боржгон уулын тогтцтой үзэсгэлэнт уул, энд аргал угуулж харах боломжтой. Шүтээнүүд нь уулын хаданд сийлсэн цагаан дайрах дагваа сүндэл бурхан болон хүүхдийн овоонд зочлоно. 2 дахь өдөр Боржгоны өв соёлтой музей үзэх, дараа нь Сөмбөр сумын малчдын айлд зочилж, үндэсний хоол зоглож, цагаан эдээ боловсруулалтаар танилцсан. Морь унаж говийн байгальтай танилцах, Зөв манжийн Чойрын хийдийн туйртай зочилж, түүхийн дурсгал Цэргийн алдарт Нэргүү баатрын хөшөө. Энэхүү хөшөөний өндөр нь 13 м. Энэ бол Монгол улс дахь хамгийн өндөр хөшөөний нэг. Өндрөөрөө халах голын баатруудын хөшөөний дараа 2-т ордог. Бүтээгдсэн он нь 1975 онд Агуу их ялалтын баярын 30 жилийн ойд зориулан босгосон. Бүтээс нь дэлхийн 2 дугаар дайны ялалт болон фашизмыг ялсан түүхийн гавьяаг мөхжүүлэх, мөн тухайн үед Чойрт баярлаж байсан зөвлөлтийн цэргийн ангууд алдарт хүнддэх зорилгоор босгосон. Хөшөөний их зургийг Александр Монголов гаргаж, цэргийн эрсээр гараар бүтээгдсэн хөшөө байна. Хүүрийн ногоо орон Говь Сөмбөр аймгийн Сөмбөр сумын нутагт аймгийн төвийн зүүн тийш оршдог байгалийн үзэсгэлэнт хангах шин чанартай нуур. Онцлог шин чанар нь болохоор эмчилгээний ач холбогдолтой. Тэгээд нуурын уус болон шаврыг нутгийн ирээд үнэхээр сайн эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд анагаах салбар хүртэл энийг баталсан байдаг. Нуурын хэмжээ нь болохоор 100 м-ийн өргөнтэй 60 м-ийн яаж тустай жижиг хэмжээний нуур бөгөөд байгалийн тогтцол нь болохоор бас Говь Сөмбөртэй өнөхөө өөрмөс тогтцолтой нууруудын нэг. Нууруудын худгүй ус байдаг. Тэгээд тэрхүү уснаас ууж дотор ихтэй цэвэрлдэг боломжтой. Энэ Говь Сөмбөр аймагт амьдарч ирсэн эртний хүмүүсийн хэрэгж заншилсан арга бөгөөд энэ нууранд бас шувуу тогтдог бөгөөд уг нуурт галуу, нугас, ангир, тогруу зэрэг нүүдлийн шувууд хүйж ангаагаа цайлан цааш нисдэг байна. Та энэ нуурт очих нь нарийн маршрутаар Өчүүг аймгийн туулан очдог бөгөөд ихэнх хүмүүс амралтын энд ойр амралтын газрууд байдаг.
Миний бодлоор Говьсөнбөр аймгийн байгаль нэг гоё. Тэгээд цоорхоо хашаа нэг гоё таалагдсан. Очиж үзсэн хүн болгонд уухыг уриалж байна. Тэгээд тэр юу манжин уриалж байна. Жанжин 7 км квадрат. өнөөдөр гоё өдөр. Маш сайхан өдөр.